Hi guys, Coco-chan байна. Тэгээд энэ удаагийн бичлэг өмнөх бичлэгтэй маань адилхан. Гэхдээ энэ удаагийн бичлэг маань K-pop idol-уудаар явах байгаа. Эгэлцгээе. Энэ нь болохоор хаана ажиллах, компани нэр, захирал, босс, эсвэл дарга, ажлын найз, дүү ажилтан, нөхөр болон A, B, C, D гэсэн юу та. Нөхцөөгөө бол мэдээж адилхан. Гэхдээ рандомоор K-pop idol-уудыг ингээд ранклна гэсэн үг. Тэгэд эхэлцгээе. Захирлаа харчаа компанийн нэрийг бодж болохоор эхлээд A бүлгийн захирал. Шүүга айдлаас өөр ажил хийх болвол ер нь эмнэлгийн нэг юм цагаан халаар манай шүүгад их гоё зохих байх. Тийм учраас малын эмч. Ингээд хөөрхөн жижигхэн муур нохоог эмчлээ байж ингээр гоё ирж байгаа сте. Тийм учраас малын эмч. Ямар нэр өгөх вэ гэж бодож байгаад шүүга эмч нь Sugar Animals гэж болж байна те. Гоё нэр байгаа сте. Одоо бүгдээрээ B бүлгийн захирлыг сонгоцгоё. J-Hope-ыг урлагаас холдуулаад нийгэмд оруулах гэх юм бол миний төсөөснөр яагаад ч цэцэрлэгийн багш гэж ороод ирээд байх юм. Их хөрхөн хүүхдүүдтэй ингээд төөрөөс утсан цэцэрлэгийн багш. Тийм болохоор цэцэрлэгийн багш болгоё. Цэцэрлэгийнхээ нэрийг ботсон чинь би J-Hope гэдгийг J-н аваад Garden гэж өгмөрөн. Тэгэхээр J Garden. Тийм нэр өгнө. Тэгээд байгаль донд байдаг цэцэрлэг. A, B хоёр ингээ болчлоо. Одоо C группийн захирлыг харцгаая. RM-ыг яагаад ч харахаар нэг тийм захирал төрхтэй болохоор захирал хийлгэе. Тэгэд гол нь ямар захирал вэ? Ямар компани юу вэ гэвэл Пүүцний компани. Тэгэхээр Пүүцний компанид бол компанийнхаа нэрийг бодож исэн чинь мэдээж RM-ийн нэр нь RM. Тэгэхээр RM Sneakers гэж өгч жагаад бүтэн нэрийг нь оруулчихаа гэхээр R эсвэл M Sneakers нэг юм байна. Тэгэхээр R Sneakers. Окей. За S group боллоо. Одоо хамгийн сүүлчийн D group-ийн захирлыг хацгаая. Никийг харангуйтаа би моделийн компани эсвэл орчуулгын компани гэж бодсон юм. Тэгээд сайн бодож агаад олон улсын орчуулгын компани гэж хэллээ. Гоёгаз. Компанийнхаа нэрийг бодож агаад Никигийн эможийн дигдэх юм байлээ. Тэгэхээр нь Baby Chicken Translate гэж гисэн. Гоёгаз дээ. За ингээ бүх захирал олон нэрнүүдийг сонгочлоо. Одоо босс эсвэл дарга энэ хоёрыг сонгоцгоё. Яг захирлын доор байдаг бидний дээр байдаг гэсэн үг. За бидний босс дарга маань эвэн байх нэ. Мөр бид нарыг болохоор амар их дэмждэг, урмыгаар их удаг, бидэртэй их найрсаг байдаг захирал дарга хоёр маань ер нь гоё хүмүүстэй ажиллаж байгаа маань би. Бүгдээрээ B бүлэг буюу G Garden-ийнхаа даргыг сонгоцгоё. Яг цэцэрлэгт юу гэдэг вэ гэвэл цэцэрлэгийн дуу хөгжмийн багш байгаа. Зохисон ажил нь. Тэгээд хүүхдүүдэд хөөрхөн дуу заажгүй тэр цэцэрлэгийн хөөрхөн хүүхдүүд нь дуулан явуулахар хөөрхөн байгаа. Одоо бүгдээрээ S group руу R Sneakers компани босс буюу даргыг сонгоцгоё. Тэгэхээр манайх ихэвчлэн готл үйлдвэрлэх гэхээсээ илүү дизайнын голчлонж гаргадаг. Тэгээ манай одоо дарга маань маш сайн дизайн гаргадаг болохоор бидний дарга хийж яваа. Тийм мундаг хүн байх нэ. Одоо бүгдээрээ D буюу Baby Chicken Translate-ийн даргыг сонгоцгоё. За манай Baby Chicken Translated манай захирал маань Япон, би Монгол. Тэгээ манай Солонгос гишүүн болох Сонуу байгаа. Тэгээ Сонуу болохоор Солонгосоос англи хооронд ингэж орчуулдаг бол Ники захирал маань
англиас Япон руу, харин би болохоор англиас монгол руу ингэж орчуулдаг тийм ажлуудыг тусдаа хийдэг байх нэ. За ингээд бүгдийн захирал дарга бүгдийг сонгочлоо. Одоо ажлын найзыг сонгоно. Тэгээд А бүлгийн ажлын найз маань хэн байх вэ? Бүгдээр хамтдаа харцгаая. Охиул болохоор манай ажлын найз бит хоёр ингээд хамтдаа өдийн цайгаа идээд суужсэн чинь гаднаас нэг эмэгтэй амтнаа аваад ороод ирэнгүүт бит хоёр ингээд ээжж харж мараад кастинг хийж мэгээдээ. Ерөнхийдөө бол охиул миний ажлын найз болсон би ямар баяртай байна. Тэгээд одоо бүгдээрээ ингээд дараагийн би бүлгийн ажлын найзаа сонгоцгоо. Сүбин болохоор мэдээж манай ажлын найз болсон би бол маш их баяртай байна. Тэгээд одоо Сүбин яг юу хийх вэ гэвэл яг үндсэн яг тэр багын цэцэрлэгийн хүмүүсийг ингэж хардаг үндсэн багш нь би бол биеийн тамирын багш нь Сүбин бол үндсэн багш нь байгаа. Тэгээд бид хоёр хамтдаа ингээд цайныхаа цагаар ингээд уул муулаар харцлаж гоё зугаалдаг тийм гоё найзууд байх нэ. Одоо бүгдээрээ С бүлгийн ажлын найзаа харц. За мэдээж манай Air Sneakers дээр маань бид нар ингээд дизайнер байгаа, дизайн гаргаж байгаа ч гэсэн тэр пүүзэд зарах хэрэгтэй. Тэр зарж байгаа пүүзийг маань ингээд манай Royal маань модельээр ажиллаж өмнөч модель хийж өгдөг. Тийм учраас манай компани бол маш амар гоё үйл явцтай ажиллаж байгаа. Тэгээд манай Royal болохоор өдийн цагаараа бит хоёр ингээ нэгэндээ хоол хийж авчирч өгдөг нэг тийм хөөрхөн найзууд байх нэ. Одоо бүгдээрээ хамгийн сүүлийн D бүлгийнхээ найзыг харцгаая. Жангуг болохоор манай ажлын найз. Тэгээд Жангуг хятадаас англиас хятад руу орчуулдаг орчуулагч. Тэгээд бит хоёр өдийн цагаараа хамтдаа ингээд олон газруудаар амттай юмнууд идэж явах дуртай. Тэгэж гоё найзууддаг тийм сайн ажлын найз байх нэ. За одоо ингээд бүх ажлын найзууд маань дууслаа. Одоо дүү ажилтан бүгд хамтдаа А бүлгийн дүү ажилтан харцгаая. Жек болохоор саяхан сургуулаа төгсөөд ирсэн болохоор ихэвчлэн кас эсвэл нөгөө нэг дэлгүүр цэвэрлэх, амтан угааж цэвэрлэх, тэгээ бас багж ариутгах, ариутгсан багжийг зөөх нэг тиймэрхүү ажлуудыг ихэвчлэн хийдэг. Тэгээд мэдхгүй юм маань надаас их асуудаг тийм хөөрхөн дүү ажилтан та боллоо бүгдээрээ. Одоо ингээд А бүлгийн дүү ажилтан юм байна. Одоо бүгдээрээ B бүлгийн дүү ажилтан харцгаая. Хэлix маань G-Garden маань үндсэн шинээр ажиллах багшаар ирсэн шинхэн ажилтан байх нэ. Тэгээд бид нэрийг болохоор маш хүндэлдэг. Тэгээд мэдхгүй юм энэ хүүхдүүдтэй яаж харьцах уу? Энэ яг бас энэ газрыг надад ингэ танилцуулаад өгөөч гэж их асуудаг. Тэгээ бид хоёр болохоор нэг ажлын найз бид хоёр маань л ингээд уул хатаар зугаалдаг байсан бол шинэ ажилтан дүү маань ирэнгууд бид нар гуруулаа зугаалдаг болох нэ. Тэгэд ингээд одоо манай C группт маань ямар дүү ажилтан байхыг одоо бүгд харцгаая. Сонхоо маань Air Sneakers маань шинэхэн дизайнераар ирж байгаа. Мэдээж бид нар ахмад ажилтан учраас биднээс мэдгүй байгаа юм аа мэдээж асуун. Тэгээ бид нар мэдээж маш найрсгаар ингэж тусалдаг. Тэгээд тусалсныхаа хариуд үдийн цагаараа бид нар өнөр сонхоонаас бүр маш гоё амттай чихэрнүүд авдаг. Тэгээд ийм хүрхэн чихэр зөөдөг дүүтэй болох нэ. Тэгээд одоо бүгд хамтдаа хамгийн сүүлчийн D бүлгийн дүү ажилтнаа харцгаая. Кай болохоор манай Baby Chicken Translated шинээр ирсэн дүү ажилтан байгаа. Тэгээд англиас солонгос руу орчуулж өгдөг тийм хүүхэд байгаа. Тэгээд биднээс бас нэлээд их юм асуудаг. Тэгээд бид нарыг болохоор их тийм бишнүүдээр хардаг тийм байх нэ. За тэгээд одоо бүгдээ нөхрөө сонгоцгоё. Одоо бүгдээ А бүлгийн нөхрийг хэн болохыг харцгаая.
Жимин манай Аблгийн нөхөр маань Жимин байна. Тэгээд бид нар ч мэдээж амьттай харьцдаг. Тэгээд амьтанд тийж идэг болохоор мэдээж манай нөхөр маань бас амьтанд харьцдаг хүн байх хэрэгтэй. Тэгээд Жиминууд бол нилээд тохиржийн. Тэгээд ерөнхийдөө болвол хөөрхөн. Нэг ажил хурж иж өгөөд авдаг нэг тийм сайхан сэтгэлтэй нөхөртэй болсон даа баяртай байна. Бүгдээрээ би бүлгийн нөхрийг харцгаая. Тэгээд манай ажил болохоор нийлээд ууланд тэгээд мэдээж төвөөс зайтай болохоор ингээд намайг ерөнхийдөө ингээд ирж авахд нийлд хүндрэлтэй учраас ерөнхийдөө тийм гоё юм намайг жаргалтай байдаг хүн ингээ авах хэрэгтэй гэж бодоход хана байвал нэр өнгөр болно. Тэгээд мэдээж ингээд хамтдаа хэрвээ болцохыг хүсэх юм бол уул руугаараа болцчих болж юм. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдрэмжтэй игдүүтэй хүнтэй ингээд хамт байгаадаа амар баярлж байна. Тэгээд одоо бүгдээрээ Си бүлгийн нөхөр хэн байхыг харцгаая. Вүүжин. За Вүүжин бол мэдээж амар хөөрхөн тэгээд хамгийн сайн найз нь манай дүү ажилтан байгаа учраас ерөнхийдөө болвол хөөрхөн тэгээд найзтайгаа уулзангаа намайг ирээд авчихдаг те тийм халамжтай тийм нөхөртэй болох нэ. Тэгээд мэдээж дизайнер юм чинь ерөнхийдөө цаг зав бол нэг гарахгүй байх гэж би бодож байна. Тийм байхад ирж аваад ингээд хүргээд байх юм бол юм халамжтай нөхөртэй байх бас гоё гэж би найдаж байна. Тэгээ одоо бүгд хамгийн сүүлчийн D группийн нөхрийг харцгаая. Би мэдээж Baby Chicken Translate-д ажиллаж байгаа. Тэгээд Луис болохоор Франц, Англи, Солонгос хэлтэй. Тэгээд мэдээж ингээд юм олон хэлтэй хоёр хос ингээд амьдардаг. Тэгэхээр миний ажлыг ойлгоно, би олон удаа гадагшаа явах болохоор намайг их ойлгох байх гэж би бодож байна. Тэгээд мэдээж одоо ингээд бүгднгийн ингээд дууссан. Тэгээд та нар аль группийг сонгох вэ гэдгийг зогсоож агаад комментэн дээр таагаарай. Би болохоор бүгднгийн сонгомоор байна. Бүгдээрээ л амар гоё харагдчихээн. Тэгээ би үг ингээд байгальтай орхон газар амьдармаар байна. Бас юм Луис-Вуистай гэдэг гэрэлмээр байна. Даанч би Air Sneakers-ыг сонгож гин. Өмнөдөө ялсан Sig сонгож гин. Яг гэвэл надад арган таалагдж байгаа. Тэгээд ажиллаж байгаа яг нөхцөл нь таалагдж гин. Тэгээд хүмүүс нь ч гэсэн таалагдж байгаа болохоор би Sig сонгож гинэ. За энэ хүрээд манай бичлэг маань дуусчихин. Тэгээд амар гоё надад бол амар сонирхолтой байлаа. Тэгээд та нарт хэрэг тэгээд бас аль группт нь орохыг хүсэж гин. Үнэхээр гоё байлаа. Тэгээд та нар маань ингээ үзээд лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд энэ хүртэл үзсэн бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд баяртай.